За, орой мэндэр. Ерөнхий сайдаас 3 асуулт байна. Нэгдүгürt за би асуултаас сандгаа асуулт асуучаа. Энэ газрын харилцаа геодоз зөргсөн гэж байгаа юм. Ерөнхий сайдын харийн байдаг. Тэгээ уул нь бол тэр агентлаг хот байгуулалтынхаа яамтай хамтарч ажиллах ёстой. Хот байгуулалтынхаа сайдын доор хот байгуулалт газрын харилцаа гэж яг нэг асуудал шүү дээ. Тэгээ энэ агентлагийг та бүхэн энэ барилга хот байгуулалтын сайдын харьяанд явж цаг болоогүй юу? Одоо нэг нөхөр очсон одоо ингээд тэнд бараг ерөнхий сайдын харьяаны агентлаг гэдэг яамаач тоодгүй нэг тийм байгууллага бий болсон байгаа. Тэгэхээр хот байгуулалтын салбартаа уялдуулж энэ агентлагийг тэр салбарт нь авчих цаг болсон уу? Нэгдүгээр та юу гэж бодож байна? Хоёрт нь энэ дэд сайд гэдэг хүмүүс гадуур тодорцсон явж байна. Би дэд сайд болно ч гэж яах шиг тийм оронтой танаа засгийн газарт байгаа мó? Цаашдаа гаргах юм уу? Тэр юу нь яг ямархуу байр суурьтай байгаа юм бэ? Би зүгээр олон хүмүүс дэд сайд хэрэгтэй л гэдэг юм. Миний хувьд бол огт шаардлага байхгүй хаа. Яамны төрөнөрөө бичгийн дараа газрын дараагаар ажиллаа хийгээд явах бүрэн болцоотой гэж бодож байгаа. Заавал хүмүүст өртөө үж тийм албан тушаал гаргаж өгөх шаардлага байна уугүй юу? За хоёр дахь асуулт нь юм ба. За гуравдуурт нь төрийн албаагчдад сомдох асуудал яриа гэж энэ дээр маш их тийм болгоомжтой хандараа дандаа хүний ард нь амьдрал явж байгаа. Тийм учраас та бүгд маань энэ дээр маш их болгоомжтой хандаж, маш сайн тооцоо судалгаа хийж, одоо хий хоосоо орон тоонуудыг нь сумгах чиглэлээр ажиллахгүй бол одоо ажиллаж байгаа улсуудыг халд самгахна гэдэг өөр асар том эрсдэл дагуулах байхаа гэж бодож байна. За энэ гурван асуултанд хариулж өгөөч. За ерөнхий сайд хариулт өгье. За Жог алдар шавхлан гишүүний асуултанд хариулъя. Энэ газрын асуудал бол хамгийн суур хуулийн нэг. Газрын тухай хуулийг өмнөх засгийн газраас өргөн барьж шийдвэрлэхдээ ийм бүтэц хийцээ. Тийм учраас энэ бүрэлдэхүүний тухай хуулиар өөрчлөх болцоогүй юм билээ. Бид бас энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж бүрэлдэхүүнээр өөрчлөе гэж үзсэн боловч газрын тухай хуулиар ажил үргийн хуваарлт бүх зохицуултыг хийгээд ерөнхий сайд дээр засгийн газрын хуралдаанаар газар төлтийн асуудал шийдгээр ингээд харилцаа зохицуулсан учраас бүхэлд нь газрын тухай хуулинд өөрчлөлт оруулж шийдэх юм билээ. Ийм учраас би барилга хот байгуулалт орон сууцчлалтын сайд Батхамгалан дүүрэг намрын чуулганаар энэ хуульд өөрчлөлт оруулах судалж оруулж ирэх чиглэгсэн байна. Энээс болоод 2 сараас хойш бүх аймагуд дээр үндсэндээ газар алгалтын асуудал зогсчоод байна. Одоо энээс болоод айлын хашааны газрын асуудал шийдэж чадхаа болж байна. Бүх хэд төвлөрүүлээд засгийн газар дээр авчирсан энэ бол алдаатай бодлого гэж үзэж байгаа. Тэгвэл энэ газрын харилцааны асуудал бол эмзэг зогц асуудал. Газрын асуудал ч одоо ямар их шуугиан тавил. Ийм учраас энийг зохицоор нь шийдэх үргийг сайд Батхамгаланд өгсөн байгаа. Намрын чуулганаар газрын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирж түүгээр шийдэх бодолтой байгаа гэдэг хэлсэн. Хоёрдугаар асуудлын хувьд дэд сайдын асуудал ч угаасаа энэ хуулийн дээр байж л шүү дээ. Өмнөх засгийн газар юу ч гэсэн оронтой төсөвтэйгээ бүгд байгаа юм билээ. Одоо хил ам шүүмжлээс ягаад юм ингээд томилогддог юм билээ. Үнэхээр одоо нэг 10 20 хүний асуудал бол хэрэгтэй юу гэвэл 10-20 оны төсөв хэмжнээсээ 2000 хүний ажлыг хийх болцоод өөр ашигтай ажиллах асуудал гэж ойлгоно. Гадаад харилцааны сайд гадаад явчлаа оронд нь гадны зочин ирлээ орлого сайд байх ёстой юу орлох хүн. Ямар ч компани удирдлагын нэгж заавал орлого систем байдаг. Засаг дарга ч гэсэн таныг одоо ажиллаж байгаа таамаг орлогчгүй бол ажил явдаггүй үстэй тийм ээ. Тийм учраас орлогчийн асуудал бол яг бодтой харах юм бол За зандан шитрэг дарга гүйцэж хариулъя. тэгэхээр орлогчийн асуудал одоогийн хуулинд ч байж байгаа юм билээ. Төсөв орон тоонч байж байгаа юм билээ. Тэгтээ төсвийн тодтолн төрөөр бол бид нар таны манай гишүүд хэлсэн ч гэсэн 1440 хүний оронтой бол дарга сайдын цомдох асуудал ярьж байгаа. Тэгтээ ер нь орлого сайд гэдэг бол дэлхийн бүх улсад байдаг албан тушаалаа. Нэгээр тогтохгүй байдаг албан тушаал. Энэ бол улс төрийн албан тушаал. Тийм учраас энийг бас сайн судалж ээж нэг хэмнэх гэснээсээ илүү бод үр дүн юу байна, өөрөө чиг юу байна гэдгээс бодож одоо энийг бас шийдэх ёстой гэж энийг бол засгийн газрын хуралдаан бас улсын хурлын гишүүдийн санал бодолтой зөвшөлтөж шийдэх ёстой гэж бодож байгаа юм аа. За 3 дахь асуудал нь гэдэг чинь за төрийн алба. Төрийн алба бол мэдээж олон хүний За Жокийн алтар жавхлан гишүүнд тодруулж сууя.
За засгийн газрын гишүүний байр суурийг ойлголоо. За хүндэтгэлтэй ханднаа дэд сайдны асуудал дээр. Гэхдээ та хэд мөн дэд сайднараа сонгохдоо бас нэр цэвэр тэгэл нэг саяных шиг энэ тэнд явж идэг хүн битгий томилороо салбартаа бас одоо хөлөө зөвшөөрөгдсөн тийм ээ бас мэрэгжлийн улсуудыг аль болох оруулж томилж өгөхийг хүсэж байна. Энэ бас Монголын төрийн нүүр царай учраас одоо тэр шалгуурыг одоос бариасаа гэж хүсэж байна. За газрын харилцааны агентлагийн хувьд бол та бүгд мань хуулиа маш яаралтай санаачилж намрын чуулганч гэлтэхгүй даруй санаачлаад орвол энэ ээлж тус чуулганд хэрэг болдог бол энэ асуудлыг тэр яамд нөхөн зөв юм байна лээ. Хуучин тэгж явж ирсэн болж ирсэн. Тэг ганц хүний лоббигоор тэр одоо дээш явцсан. Одоо тэр буцааж одоо байранд нь тавих цаг болсон гэж бодож байгаа. За баярлалаа. За бүрөвчийн сайн зэрэг гишүүн асуулт.